Сэно дэбравэн миний шинэ бичлэгт тавтай морил. Энэ удаагийнхаа бичлэгийг нэгэн мэдээллийг уншаад эхлүүлье гэж бодож байна. Иргэн очирван рэпер 113-д хүргүүлэх нь очирван. Бурхан будда гончиг сумлаа минь ямар мундаг нэрвэ те очирван гээд. Иргэн очирван та 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хаан улд ургийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв цэнгэлдэх хүрээлэнд зуны 113 нэртэй тоглолт зохион байгуулахдаа бүрээд үндэсний соёлын үнэт өв болсон ардын дуу эргэлдэн наади ёохор дууг тохон чиннэ тостой тонгойж байгаа охин дотоож ийгэн уруул амийг нь оройжинго эргэлдэн наадья унших гэсэн чинь ингээд миний хэл ам эвлэхгүй юм шүү. Тий энэ дууг би санаж байна. Зуны 6 дээр зодон болсон ингээд өнгөрсөн 7 хоногт шүүгсэн шүү дээ. Тэгээд тэр зодон болж исэн нэг бичлэгийн ард нь яг энэ дууг дэвссэн байсан. Нэг сонсоод үзье. Сонсож бол бараг чадахгүй юм байна. Өнөөдөр бол энэ дууны талаар өөрийнхөө бодлыг хуваалцсан. Гэхдээ жоохон сэдвээсээ хазаагаад энэ зуны 100 дээр болсон зодооны тал дээрх өөрийнхөө бодлоо бас жоохон хуваалцъя гэж бодлоо. Тухайн үед болохоор Ануужин Батнаран гэдэг хүний постлсан нэг ийм хутгалуулсан цус урсан пост. Тэгээ бас нэгэн хүн болохоор тунд хурууга хугалсан ингээ гараа ингээ сойлгоод ийм гэмтэлтэй байгаа пост байсан. Бас бус зөндөө олон постууд бас байсан. Тэгээ харав хүрхүүгүй үедээ нэг ийм бас нэг гар нэг цустай нэг бас нэг явж исэн нэг пост бас явж л байсан. Постлогдсон гэх юм бол за нэг гарын 5-3 багтахаар пост байна тий. Айкон дээр тавигдсан албан ёсны мэдээгээр бол танхаарсан гэх нийт 35 дуудлага бүртгэгдсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр постлогдсон танхаарсан гэх энэ 35 дуудлагын цаана хэд байж болох вэ? Хэдэн зодоонуудын бид нэр мэдээг өнгөрсөн байж болох вэ гэдэг бол бас аимшигтай. Тэгээд би айгүй гайхажсэн л та. Энэ залуучуудын цөнхийг шалгаад тэгээд бас металл илрүүлэгч хаалгаар оруулдаг юм уу? Одоо Францад бол нэг иймэрхүү металл илрүүлэгч хаалга байдаг юм. Хүн бүрийг нэг бүрчлэн оруулдаг. Энэхүү металл илрүүлэгч хаалга нь болохоор халаасан дагаа буу зэвсэг гутхыг илрүүлэх зорилготой. Уул нь бол төв цэнгэлт хүрээлэнгийн асуудал байхгүй юу? Хэрвээ төв цэнгэлт хүрээлэн маань өөрөөсөө ийм зориултын металл илрүүлэгч хаалгатай байсан бол ийм асуудал гарахгүй байхгүй юу? Төв цэнгэлдэх хүрээлэн маань өөрийн гэсэн ийм металл илрүүлэгч хаалгатай түрээслэх гэж байгаа ямар нэгэн байгууллага хүмүүс зөвлөлтийн хаалгатай хамтдаа түрээслэх ёстой гэдэг ийм сет үнийн тариф гаргах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд энэ зуны 100-ны дараагийн тоглолт нь оппозитын тоглолтын дээр юу болсон? Аюулгүй байдлыг өндөр түвшинд ингэж хангаж ажилласан байгаа юм. Хүмүүсийг нэг нэгээр нь гисааж оруулаад цүнх сав би хагийн яг н борохоо шиг ийм металл илрүүлэгчээр ингэж айгу мануэл шалгаж байгаа юм л да нэг бүрчлэн. Гэхдээ миний дөнгөж сайхан хэлсэн ийм зориултын металл илрүүлэгч уул нь хаалга байх юм бол нааштай юу да тий. Гэтэ Монголд маань оруулж ирэхэд төвөгтэй байд юм болоо юм үнэтэй цайтай байгаад идэм болоо яад юм болоо. Металл илрүүлэгч хаалга гэснээс Европ болон Америкт яагаад энэ металл илрүүлэгч хаалгыг байршуулдаг вэ гэхлээр террорист халдлагаас хамгаалах гэж. 9 сарын 11-ний аимшиг террорист халдлагаас хойш ерөөсөн металл илрүүлэгч бол ингээл бүх онгоцны буудалтай ингээл бүх газруудаар ингээл тавигдаж эхэлсэн. Ерөнхийдөө яагаад металл илрүүлэгч бий болсон бэ гэхлээр террористуудаас хамгаалах гэж. Тэгээд одоо Монголд нөхцөл байдлыг бодоод үзвэл Монгол террористууд байхгүй шүү дээ. Гэтэл монголчуудыг нь хамгаалахын тулд металл илрүүлэгч байлгах шаардлагатай болж л байгаа юм л да. Энэ зуны 100-ны зодон болсон үйл явдлын тал дээр миний байр суурь бол ийм байлаа. Тэгээд та нарын байр суурь ямар байна? Бас тэгдэл хэсэгтэр хуваалцаарай. За тэгээд буцаа сэдв рүү орцгоё. Энэхүү мэдээлэл дээр болохоор бас ингэж тусгасан байна. Тиймээс Монголын Бүрээдийн Төв холбооны зүгээс Монгол Улсын үндсэн хуулийн 14-р зүйлийн 14-ийн 2, соёлын тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 5, зөрчлийн тухай хуулийн 6-р зүйлийн 6-гийн 18-ийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33-р зүйлийн 1 дэх заалтын дагуу дараах шаардлага бүхий мэдээллийг хүргүүлж байна. Үүнд нэгт Бүрээд үндэсний өв соёл заншлыг эрэлтэд гутаанд оромжилсан үйлдэлтэй ажлын 5 хоногийн дотор албан ёсоор уучлалгүй. Хоёрт дахин энэ ёс бус хэллэгтэй болгон гуйлсан дууг олон нийтийн өмнө дуулахгүй, цацахгүй байхыг шаардаж энэхүү мэдээллийг хүргүүлж байна гэсэн байна. 2025 оны 6 сарын 10-ны өдөр уучлалт гуйсан болов гэд хайлаа.
Тэгсэн чинь Facebook дээр биш үү 113 гэд хайнгууд. 113 гэдэг нэртэй Францын 1994 онд байгуулагдсан тийм рэп хамтлаг байд юм байна. Тэгээд энэ Game Over 113 гэдэг энэ IG болохоор яг 113-ийн өөрийнх нь IG мөн үү? Энэ дээр болохоор ямар нэг мэдээлэл хийсэн харагдаагүй байсан. Тэгээд бас YouTube дээр одоо хүртэл энэ дуу нь байна. 1 сарын өмнө постлсон 2.8 сая үзэлттэй монголчуудын 3.2 баг юу монголчууд тэр чигтээ үзлээ шүү дээ. Тэгээд комент бол унтраачиж. Ийм нэг бичлэг оллоо л да 113-ийн мэдэгдэл гээд. Мэдгүй би бол гайхал энэ одоо тоглолт үзэхдээ хутгатай явдаг тийм хипхопч бас байдаг юм уу? За 113 дуулах ч шүү. Ноцар гал судлаа аваад арыг шахах тийм. Яасан төвхтэй ирд юм бэ тий. Тэр дууны талаар ингээд хараад ирэх юм бол намайг хараад ирөө битээ тэр гинжин теста ингэж оролцоол өрх юм. Одоо гинжинлүү дайрц шүү. Тэр зад чи ямар хамаатай миний дуун дээр намайг золбин байна уу, зовлон байна уу? Өста золбоо нараа сараа хийж байсан ч намайг сонсно. За энэ бол яг мэдээлэл бол биш байна. Нэг лайвчлгийн тасалсан байсан уу яасан мэдгүй нэг ийм юм болсон. Энэ бол мэдээлэл уншилт бол ерөөсөө биш байна. Би яг өнөөдөр л нэрнгээсээ ийм дуу байд юм бэ гэж олж мэдээ. Тэгээд залуучууд бас хөгжилтөнд наад юм байна гэдгийг богино бичлэгээс хараад жоохон зүрх хэмтэрлээ. Аимшигтай. Үнэхээр залуучууд маань ийм дуун дээр хөгжилт наадд юм байна. Би ориг дуугийн YouTube-аас хайсан нэг ийм дүрс бичлэг олцсон. Яхор бүрээд ардын дуу гэдэг. Энэ болохоор айгүй удаан хэмнэлтэд дуулсан бараг 5 минут гаруй дуу байсан. Тэгээд энэчнээс яг хэрэгтэй хэсгээ дастаж аваад та нартай ингээд үзүүлээд тухайлцъя гэж утсан боловч YouTube маань copyright өгчөж магадгүй гэж айгаад энэ дууг ер нь жоохон хураангуйлаад жоохон хурдан хэмнэлтэд болгосон байгаа. Тэгээд хамтдаа сонсцгоё. Энэ Яхор болоход Монголын гүрэнд байдаг бүхий бурядуудад дуулдаг тэр Яхор байна. Ийгээд Яхор дуулая хатаря. За нэг ийм богинохон хэсэг байна. Энэ дунд ихэнд хэлж байгаа энэ үг вэ штэ. Энэ Яхор болохоор Монгол дахь бүрээдүүдийн дуулдаг Яхроо гэж хэлж штэ. Тэгээд энэ Яхор гэдэг дууг одоо дуулцгаая гэж дуулж байна. Энэ болохоор Орос дахь бүрээд нь Монгол дуулдаг дууг гэж дуулсан юм шиг байна. Тэгээд нийт энэ дэлхийд хичнээн орчим бүрээдүүд байдгийн бэ гэдэг ингээд хайсан чинь вэ штэ. Оросд болохоор 440 мянган бүрээд, харин Монголд болохоор 46 мянган бүрээд. Харин Хятадд 70 мянган бүрээд амьдард юм байна. Тэгээд нийтдээ ингээд тооцоолоод үзэхэр чинь вэ штэ. Нийтдээ 556 мянган л бүрээд байдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр ердөө 556 бүрээд ярддаг хэл гэж бодохоор чи эн чинь ямар ариун нандин ховор хэл вэ? Тэгэхээр энэ ариун нандин ховор хэлийг бол ингэж гутаанд оромжилж бол би болохгүй гэж бодож байна. Өөрөнгөс нь тустай ай юхтэй өөрөнгөс уран бүтээлээ хийх л ёстой байсан гэж бодож байна. Энэ бол миний байр суурь, харин та юу гэж бодож байна? Яг одоогоос бараг 10 жилийн өмнө Десант Гинжин 2 бас нэг хамтраад нэг дуу хийжсэн шүү дээ. Midnight гэдэг бас нэг эротик үг хэллэг агуулсан нэг тийм дуу. Гэтэ 113-ийн энэ дуу шиг ингэж асуудал дагуулаагүй л дээ. Яагаад вэ гэхлээр тусдаа өөрөнгөсөн үг аятай тийм уран бүтээл байсан. Тийм учраас ерөөсөө асуудал дагуулаагүй. Энэ дуу нь яагаад асуудал дагуулаад би бас энэ дуунд би дургуцаад байна уу гэхлээр энэ ердөө 556 мянган хүн ярьдаг энэ хэлний энэ өв соёл дууг ингэж доромжилж гутаана гэдэг чинь болохгүй шүү дээ. Бид үндэсний өв соёлоо хайрлаж хамгаалж чадахгүй юм а гэхэд ядахнаа доромжлохгүй байх хэрэгтэй шүү дээ. Дэхүү гэдэг нэг хамтлаг байна. Монгол үндэсний өв соёлыг бол айгүй гоё ингэ дэлхийд таниулж байгаа. Тэгэд таниулж дэлгэрүүлэхийн зав байгээ, хадгалах гэж жоохон хичээгээ. Тэг бүр ядахнаа доромжлохгүй л байл л та. Монгол хэл чинь бас ердөө 3 сая 500 мянган хүн ярьдаг хэл. Монгол хэлийг бас битгий ингэж бас гутаан доромжлоосой л гэж би бас хүсхийн. Яг тусдаа өөрийн гэсэн уран бүтээлтэй байх юм бол асуудалгүй. Харин үндэсний өв соёл түүх рүү ингэж хаалтаж бол болохгүй л гэдэг нь миний санаа байгаа юм л да. Өнөөдөр YouTube сувг нээсэн маань бас энэ хэл соёлтой минь холбоотой. Яагаад тэгэхээр би гадаадад одоо 7 дахь жилдээ амьдарч байгаа байхгүй юу? Эхний 6 жил болохоор Японд амьдарсан. Яг нь Японд амьдрахтаа болохоор эхний 2 3 жил болохоор монголчууд
монголчуудтай байдаг байсан. Тухайн үед болохоор яг монголчууд байдаг байсан учраас монголоор яриад авах боломжтой үе байдаг байлаа. Тэгээ 3 дахь жилээс нь ингээл аажмаар ингээд монгол найз нөхөдгөө болоо л те. Зарим нь нутаг буцаал, зарим нь өөр мужи руу яваад ч юм уу те. Ажил төрөл гээл бүхэл юм нэгээ салаад. Тэгээ миний ерөөсөө эргэн тойрон зөвхөн гадаад найз нар японочдод үлдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд миний эргэн тойронд ерөөсөө дандаа гадаад найз нар үлдчихэж байгаа юм. Тэгээ би өдөр болгон ерөөсөө ажил дээр японоор ярина, гадуур дотор орж гарахдаа бас л японоор ярих шаардлагатай. Монголоор ярих хэрэгцээ хизээ гардаг вэ гэхээр гэрийнхэнтэйгээ ингээд видео кол хийхтэй. Найз нартай видео кол хийхтэй. Өдөр тутмын ярианд хязгаарлагдаж эхэлж байгаа байхгүй юу. Заримдаа бол угаасаа бүр ярьж амждаг ч үгүйсэн зүгээр ингээд мессежлдэг. Тэнгүүд би монголоор ингээд ярьж чадахгүй зөвхөн өдөр тутмын хэрэгцээнд ингээд хумигдаад эхлэхээр миний монгол хэлний үгсийн сан ингээд цаанаасаа ингээд хумигдаж эхэлж байгааг би анзаарсан байхгүй юу. Зарим үгнүүдэд монголоор юу гэж хэлтгийг санахгүй. Тэгээд би юу шийдсэн бэ гэхлээр за ерөөсөө YouTube сувгнэ. Монголчуудтайгаа ойрхон бай. Зөвхөн өдөр тутмын хэрэгцээ гэхээс илүүтэй ингээд том цар хүрээнд ярьдаг байя гэж би шийдсэн байхгүй юу. Тэгээд би YouTube сувгаа нээгээд ингээд та бүхэнтэй ойрхон байх гэж хичээж байгаа гэсэн үг. Яг уу миний зарим нэг бичлэгэн дээр болохоор хүмүүс яаж яриад байгаа юм бэ гэсэн байна л да, уучлаарай. Би ингээд яг үнийг хэлэхэд ийм том цар хүрээнд ингээд ярих гэж хичээж байгаа. Цаашдаа улам сайн монголоор ярьдаг болохын тулд улам хичээх болно. Тэгээд бас өнөөгийн Франц хэллэн дээр бас яг энэ рэпрүүдийн асуудал бас л гарч ирж байгаа. Хүн болгон Франц хэллийг уянгалаг, яруу, романтик хайрын хэл гэж боддог. Үгүй, өнөө үед энэ өөрчлөгдсөн. Яагаад вэ гэхлээр вэ штэ. Франц хэлээр ярьдаг Африкийн харууд, муслимчууд. Тэгээд дээрэс нь яг нэг 113 шиг underground энэ рэп стайлаар дуулдаг. Эдгээр залуучууд гээд ийм 3 төрлийн хүчин зүйлээс болоод сүүлийн өсвөр насны залуучууд Францаараа ярихдаа айгүй тийм slang language-аар ярьдаг болчихсон. Тэгээ нэг албан ёсны Франц хэлний үг гэхээс илүү тийм slang гудамжны хар яргаар ярьдаг болсон гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хэл соёлоо хадгалах, утаанд домжлохгүй байна гэдэг чинь маш том үн цэнтэй зүйл. Тусдаа өөрийн гэсэн рэпер стайлаараа дуу хийж болно. Энэ бол орчин үеийн залуусын зүйл. Би ч гэсэн өөрөө рэп дунд дуртай. Гэхдээ ийм хитэрсэн зүйл байж болохгүй л гэдг нь миний санаа байгаа байхгүй юу. Хэрвээ рэпер 113 та үүнийг үзэж байгаа бол яг одоо уучлахгүй хэрэгтэй тэр дуугаа устгах хэрэгтэй. Та дэйхүү хамтлаг шиг Монголын соёл урлагийг дэлхийд таниулж ядаж чаддгүй юмаа гэхэд дормжлохгүй байгаа ч гэж би хүсэх гэсэн юм. Үүнийг үзэж байгаа үзэгч та юу гэж бодож байна? Надтай санал нийлж гин үү? Комент зэгдээ сэтгэлээ бичээрэй. Тэгээд өнөөдрийн миний хэлэх гэсэн зүйл энэ түрээд өндөрлж байна. Бичлэг маань таалагдвал лайк дараарай. Тэгээд бас комент бичээрэй. Хамгийн чухал нь subscribe зарж намайг дэмжээрэй. Тэгээд бас Instagram-ыг мань дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай.